байцгаана уу? Би Дундгов аймгийн Сайнцаан сумын Мандал сургуулийн физикийн багш Должин Сүрэн байна. Та бүхэндээ C системийн үндсэн 7 хэмжигдэхүүнийг дүрслэн төсөөлөх аргаас цээжлэх зөвлөгөө өгье. Энэхүү зөвлөмж нь сурагчдад физикийн хичээлдээр дүрслэн төсөөлөх аргыг хэрэглэх санал дэвшүүлэх зорилготой. Хүн аливаа зүйлийг цээжлэн тогтоохдоо ерөнхий хоёр аргыг ашигладаг байна. Нэгт нь тухайн зүйлийг яг байгаа чигээр нь цээжлэх, хоёрт нь дүрслэн бодож ямар нэгэн зүйлтэй холбон цээжлэх арга байдаг. Нэг дэх арга буюу тухайн зүйлийг яг байгаа чигээр нь цээжилсэн зүйлс богино хугацаанд мартагддаг, сөрөг талтай байдаг тийм ээ. Хоёр дахь арга буюу дүрслэн бодож холбон цээжлэх аргаар цээжилсэн зүйлсийг бол удаан хугацаанд мартахгүй байх давуу талтай байдаг. Учир нь хүний ой санамж нь энгийн зүйлсийг бол маш хурдан мартдаг. Харин энгийн бус болон давтамжтай давтсан зүйлсийг мартдаггүй онцлогтой байдаг. Тиймээс цээжилж байгаа зүйлээ мартахгүй өөрийн болгож тогтоохын тулд тухайн зүйлээ этгээ сонирхолтой хэлбэртэйгээр төсөөлөн ямар нэгэн зүйлтэй холбон бодох хэрэгтэй байдаг. Богино түүхээс C системийн үндсэн 7 хэмжигдэхүүнийг анхааралтай ажиглаж төсөөлөөрэй. Нэгэн ээж хүүдээ гэрээсээ 500 м захин зүрээс 1 кг сахар аваад хурдан эргэж ирээрэй гэж захилаа. Тэгээд хүү дэлгүүрээс сахар авахаар 500 м зайг явганаар туулав. Энд туулсан зай бол физикийн урт гэдэг хэмжигдэхүүн юм. C системийн буюу олон улсын ашигладаг үндсэн нэгж нь метр. Хүү худалдагчаас 1 кг сахар авахаар асуулаа. Энд физикийн масс гэдэг хэмжигдэхүүн. C системийн үндсэн нэгж нь килограмм. Худалдагч хайхрамж муутай байсан тул хүү түүнд яасч байгаагаа хэлв. Хэдхэн секундын дотор л гэртээ харихыг хүсч байв. Энэ бол физикийн хугацаа гэдэг хэмжигдэхүүн. C системийн үндсэн нэгж нь секунд. Генет дэлгүүрийн тог тасалж гэрэл унтрав. Энэ бол физикийн гүйдлийн хүч хэмжигдэхүүн. C системийн үндсэн нэгж нь ампер. Сенс ажиллахгүй болсон тул хүү халууцахыг мэдрэв. Энэ бол физикийн температур хэмжигдэхүүн. C системийн үндсэн нэгж нь кельвин. Энэ хооронд худалдагч сахарыг хэмжив. Энэ бол физикийн бодисын тоо хэмжээ хэмжигдэхүүн. C системийн үндсэн нэгж нь моль. Энэ үед гэрэл эргээд бас илүү тодор гэрэлтэв. Энэ бол физикийн гэрлийн хүч хэмжигдэхүүн. C системийн үндсэн нэгж нь кандила. C системийн үндсэн 7 физик хэмжигдэхүүнд урт буюу үндсэн нэгж нь метр, масс үндсэн нэгж нь килограмм, хугацаа үндсэн нэгж нь секунд, гүйдлийн хүч үндсэн нэгж нь ампер, температур үндсэн нэгж нь кельвин, бодисын тоо хэмжээ үндсэн нэгж нь моль, гэрлийн хүч кандила багтдаг байх нэ. C системийн үндсэн 7 физик хэмжигдэхүүнээ цээжилсэн эсэхээ дараах линк болон QR кодыг ашиглан шалгаарай.
долоон физик хэмжигдэхүүнээ зээжсэн байхаа. Физикийн тогтмол тоонуудыг ч гэсэн энэ дүрслэн тогтоох аргаараа зээжилж үзээрэй. Жишээ болгоод доорх 7 цифрыг 6 үгтэй холбон зээжилсэнийг танилцуулъя. Эхний тиг гэсэн цифруудыг өө үсэгтэй адилтгасан байна. Энэ ямар ярвихтэй тоо вэ гэдэг үгний энэ гэдэг нь 3 үсэгтэй, ямар 4 үсэгтэй, ярвихтэй 8 үсэгтэй, тоо 3, вэ 2 гэсэн үсэгтэй байгаа учраас дээрх 7 цифрыг мастахгүй тогтоох гэж бодож байна. Эхэндээ дүрслэн төсөөлж холбож бодох нь төвөгтэй хэцүү байж болох ч битгий бууж барай. Өдөрт нэг удаа энэхүү аргыг ашиглаж ямар нэгэн зүйлийг зээжилж явшаарай. Амжилт хүсье хүүхдүүдтэй та нар гасаагүй чадна.